За ерөөхдөө бол та бүхэн харж байгаа пэйжний харагдах байдлаар ингэж харагдана. Ерөөхдөө апдейт хийгдэж байгаа энэ шинээр гарсан таб бол миний ойлгож байгаагаар бол дандаа апдейт хийж шинжилэгдээд байгаа. Ер нь бол хуучин яг энэ айд центр буюу энэ хэсэг бол айдс менежер дотор байдаг байсан бол ийшээ орж заавал дамжиж ордог байсан бол шаардлагагүй. Ерөөхдөө бүх одоо явж байгаа идэвхтэй явж байгаа сурчлагуудыг харуулах боломжтой болсон. Гаргаад ирсэн таб байгаа. Inbox-ийн хувьд болохоор одоо энэ айд центртэй ярихад бол overview хийгээд харахад сүүлийн хэд хоногт гээд харж болно. За сүүлийн 30 хоногт бол 14 доллар зарцуулаад энэ пэйжний хувьд бол 7000 хүнд хүрээд ингээд ажиллаж байна. Энэ сурчлагууд дээр ажиллаж байна гэж шууд харуулчихж байгаа. За энэ overview-с харчаад ерөөхдөө явсан сурчлагуудаа all ads гэдэг харангууд бүх сурчлагуудаа харж болж байгаа. Яваад дууссан болно. Одоо зогссонгууд нь completed. Идэвхтэнүүд нь ногоон active гэсэн тэмдэглэгээтэй байгаа. Тэгээд хэд зарцуулаад хэд явсан бэ? Сурчлагын бас нэг юунаас зорилгоос хамаарат, objective-с хамаарат мессеж, тэдэн мессеж харилцан ирсэн байна. Эсвэл тэдэн секунд үзсэн байна, engaged болсон байна. Эсвэл page like дээр өссөн байна гэдэг маягаар харагдаж байгаа. Өмнөх бүх явсан сурчлага хийж байгаа гэсэн. За audience хэсгээс бол ерөөхдөө сурчлага ялгах явуулганд нөгөө бид нар нөгөө Улаанбаатар хот одоо аяллаа газрынх бол одоо саяхан аялсан хүмүүс гэдээ ярьдагтай адилхан нөгөө таргет онилдог. Одоо жишээ нь тестэд audience хэсэг дээр бол тэр таргетыг бол шууд эндээс хийчих болдог болсон байгаа. Тэгээд сэвэл чинь тэгээд сурчлагаа явуулах болгондоо тэрийг ашигладаг. Хуучин болохоор boost хийхэд бол саяхан болохоор boost хийхэд бол заавал ингээд нэг уламжлалт хийгээд тэр онилгоо давтагддаг хадгалагддаг байсан бол одоо бол ингээд болдог болсон байгаа. За жишээ нь энэ сурчлагын хувьд одоо тэдэн насны хүмүүс гэхээр одоо мэдээж 10 жилийнхэн ахлахынгийнхэн гэхээр 16 наснаас дээш насных байх болов. За аав ээжийн тухайн үеийн аав ээж гэхээр иймэрхүү төвшөнд хараад за Улаанбаатар хот гэдээс сонгож байгаа жишээ нь IELTS хэлний чиглэлийн пэйж дээр бол IELTS сонирхдаг байж болно. TOEFL-ийг сонирхдаг байж болно. За ингээд харахад бол энэ сая хэдэн зуунаас бол иймэрхүү маягийн хүмүүс бол боломж юм байна. Энэ специфик гэдэг нь хэтэрхий олон ийм талбарууд оруулаад сонирхлоос нь одоо оруулж болж байгаа олон талбар оруулсан тохиолдолд ингээд хэтэрхий наривчлсан байна. Ойлгохгүй хамгаалалтай. Энэ ногооны хувьд бол боломж юм. Board гэдэг нь хэтэрхий том байна. Одоо түүний ганцхан локейшн заагаа тавьдаг юм уу? Тэр тохиолдол харж байгаа. За suggestion дээр ингээд ерөөхдөө ингээд дарчаад зорилтоо тавьчихсан гот тэрийг харж байна. Санал болгочихж байгаа байхгүй биднэрт одоо туслаад тиймгүй TOEIC байж болж байна. Өшөө юу санал болгох вэ? English за болж байна. Эндээс ингээд авч байгаа юм л да. Сонирхлууд ингээд Facebook-с одоо яг энэ бидний ихний өгсөн юуны дагуу автоматар тооцоолоод өчөж байгаа гэсэн. Scholarship-ийг бол байх болов гэж харж байна. За гэх мэтлэн ингээд сонирхлоор нь ингээд харж байна. Ерөөхдөө үндсэн яг энэ аудиенс буюу бидний ойлгохтой бол яг онилж байгаа хүмүүс сонсогчд гэж ойлгож байна. Яг энэ айд центр дээр байгаа аудиенс дээр ингээд өөрийнхөө таргет сонирхож байгаа сегментүүдээ бүгднийг сайхан ингээд өөр янзаар онилоод сайхан тодорхой нэр өгөөд хадгалах хэрэгтэй. Тест English гэдээ бий өгч болно. Дараа нь би ээжүүд хүүхдүүдтэй гэдэг арай өөр маягаар онилж болно гэдэг ч юм уу. Тэгээ энэ маань бол ингээд буст явчихж байгаа гэсэн үг шиг ингээд хадгалчихж байгаа гэсэн үг. Харин дараа нь аль нэг дурын постоо хийхэд буст хийхэд гараад ирчихнэ. За ерөөхдөө яг энэ хэсгээс бол та одоо нас хүмүүсийн дотоод нөгөө юу demographics, interest, зан аршин гэдэг яг энэ гурван чиглэлээр харж болж байгаа юм л да. За энтертэй юу ордог вэ гэхээр одоо боловсрлоор нь бид нар онилж болох нь байна. Санхүүгээр нь хэд олдог вэ те? Гэрэлс нь гэрлэгүй эцэг их үү? Ажил төрлийн чиглэлээр нь. За эсвэл сонирхлоор нь гэж одоо саяны шиг бизнес, индастри, entertainment ингээд хоолунд идэх юм уу, хобби, одоо shopping, fashion, технологи нь одоо ямар юм
маркийн утас хэрэглэдэг компьютер сонирхолтой гэх мэтчил ингээд сонирхлоор ингээд бүр нарийн задлж болно. Эсвэл зан аришингаар нь одоо давтамжаар тий одоо дижитал активизм давтамж одоо сошиал орчин технологи юу үйлдэл юм уу. За тэгэл тэдэн жилийн айл нам сонгодог уу, хөл мөнгө дуртай юу, аялдаг дотроо одоо саяхан аялсан уу, өнгөрөх 7 хоногт аялсан уу, 2-7 хоног аялсан уу, эсвэл олон улсын аялагч юу гэдэг одоо хаана локейшн таг хийж байгаа байдлаас нь тухайн аккаунтыг хийж байгаа байдлаас нь хамаарч Facebook гэдэг аялах боломжууд ингэ хуваад өчөж байгаа. За тэгвэл энэ дээр зөвхөн миний хувийн зүгээс бол нэг олон юу оруулснараа амжилт олохгүй талтай бас яг хэлсэн болгон бас юу олон янзаар хийхгүй юу яах хэрэгтэй. За олон утга оруулж ирэхгүй. Миний хувьд бол 4-өөс 6 утга оруулж явах хэрэгтэй. За анхаарах зүйл бол хит том байж болохгүй, ерөнхий байж болохгүй тий. Одоо зөвхөн локейшн заагаад орчих ч юм уу тийм байж болохгүй. За ерөнхийдөө олон утга оруулснараа бас оновчтой болохгүй. Тэгээ ер нь анхаарах зүйл бол бустыг бол та яг пэйж дээр анхаарал яг энэ аудиенс гэдэг зүйлээ гээд 3-аас 4 5 ч байж болно тий. Гээд үүсгэж агаад тэднэр лугаа тодорхой хэмжээний ижил бажтаар тусвар бустлж үзээрэй. Тэгээд яг өөрт тохирох одоо яг пэйж тухайн пэйжний одоо лайк дарсан байгаа байдлууд одоо фолловерууд нь байгаа байдал хэр идэвхтэй идэхгүй өөдцэн уудаагүй эсвэл өмнө пэйж хийж байгаад аккаунт хийж байгаа тэрийг нөгөө шилжүүлээд лайк болгоцсон нэг зорилт биш мөн гэдгээс хамаарат янз бүр үүдэг учраас доор хаяж та нэг 4-5 аудиенс үүсгээд яг ижил бажтаар буст хийж үзээд нэг өөрийн тохирох нэг одоо юуг олох хэрэгтэй. Бустийн одоо энэ таргета гэ хадгалчих хэрэгтэй. Энэ шиг. За иймэрхүү зүйлийг анхаараарай. За энэ дээр бол энэ харагдаж байгаа зүйл дээр бол одоо юу тухайн аккаунт одоо нэг аккаунт дээр хэдэн ч юм эд аккаунт үүсч болно нөгөө цэнгэлж байгаа оруулж байгаа картаас хамаарат. Гэхдээ та хэтэрхий сурчлагаагаа үр төлбөртэй байгаад ч юм уу те асуудалтай байх юм бол таны юу хаагддгийг мэдж байгаа бах. За энийг дахиад товчхон ярив. За эндээс ингээд грид аудиенс гэж үүсгэл хадгалаад байх юм байна. Энэ бол ямар нэгэн байдлаар буст болохгүй янз бүрийн зүйл дээр хадгалагдахгүй харагдахгүй тий. За цаашаа үргэлжлэе. За сурчлагын одоо юуг харъя. Аккаунт харъя. За энийг жоохон юу болно. За одоо ингэж жишээ нь энэ харагдах байдал бол яг ингэж харагдаж байгаа тий. Одоо таны ийм аккаунт итгэвтэй байна. Одоо хэрвээ фейлд итгэхгүй байх юм бол энэ бол ингэ зогссон гэдэг улаан харуултаа байна. Энэ бол тусгай ID. Энэ бол одоо зарцуулах одоо нийт зарцуулах мөнгөний лимит одоо зарцуулсан байгаа нь юм байна. Энэ аккаунтын хувьд гээд ингээд харуулж байгаа. Энэ нэг бол нэмж болно. За Ads Manager дотор бол ерөөхдөө яг сурчлагаа хэдэн төгрөгийн аккаунт хэдэн төгрөгийн сурчлагаа явуулаад байгаа, аль постуудаар явуулаад байгаа, дахиад яг хаашаа аялахын, дахиад миний төлбөр хэд байгаа гэх мэтчлэн нөгөө юунуудыг харж болдог. Илүү мэргэжлийн одоо яг санхүүгийн талын таб байгаа. За одоо энэ пэйжүүд гарч ирнэ. Энэ дээр одоо төлбөрийн тохиргоо гэдэг байгаа. Ads одоо өөрийнхөө менежер руу ороод миний аккаунт одоо буст хийж болохгүй байна гэж зарим тохиолдолд яасан байдаг. Хүмүүс одоо буст хийж болохгүй нэ тий. За яагаад буст хийдэг вэ? Яагаад одоо хаагдчихад байдаг? Анхаарах зүйл бол та бүхэн нэгт одоо төлбөрийн өртөө хийж болохгүй. Тэрнийг бол ингээд Ads Manager-аас аваад харчих юм байна. Одоо энэ минийх дээр одоо энэ за энэ дээр бол энэ дээрээс та төлбөрийн өрөө харчих юм байна тий. За энэ хэсгээр бол ингээд карта нэмж болох юм байна. Тэгээ хамгийн доод хэсэгт бол нөгөө
хэдэн төгрөгийн сет юу төлбөр яг уу $100 хөрөнгөт одоо надад мэдэгд сурчлаа төртөө зогсоо гэдэг маягийн тохиргоонууд хийж болдог байх нь байна. За аккаунт болгоо одоо ингээд гараад ирж байгаа. За би энэ бол ингээд бизнес менежер үүсгээд аккаунт үүсгэсэн байна. Гэхдээ яг нэг олон аккаунт үүсгэснээр нэг тийм олон пэйжэн дээр ажилладаг тохиолдолд ч юм уу яг асуудал удирддаг болохоор яг тэр түвшинд байх хэрэгтэй. Одоохонд бол миний зөвлөж байгаа өөрийнхөө аккаунтн дээр цэвэрхэн ажиллаа явах болно. За яг ажил одоо за энэ хэсгээр бол одоо та энэ харж байгаа энэ add account admin гэдэг юмсан. Би одоо энэ аккаунтн дээр дахиад энэ хаягаа нэмээд хоёр дахь хаягаа нэмэнгүүтээ админээр өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр нэг картыг дундаа эзэмшээд одоо ашиглаж болох боломжтой болчихж байгаа гэсэн. За эндээс notification одоо бүх төрлийн notification мэдээж байгаа. Эндээс төлбөрийн үрийг карт нэмэх талаар ярилцсан. Энэ дээр пэйжүүд нь гарна, энэ дээр account settings гарч байгаа. Иймэрхүү маяг харж байгаа шүү. Энийгээ санаж байгаа бол одоо ингэж харж байгаад харж болно. За энэ billing гэдэг дээр дарангууд над дээр гарсан төлбөр тооцоо ингээд гарах нэ. За энэ дээр гарах хэрэгтэй байгаа тий. За ямар нэгэн одоо миний ID-тэй сурчлагын дээр бол хийдэггүй байх шиг байна. Тэгээд ингээд менеж гэдэг дээр ороод одоо энэ түрүүний ярьжсэн. Би одоо дээш лимитэд хэрэглээд надад мэдээлээрээ гэдэг зүйлийг харуулж байгаа. За аккаунт дээр ерөөхдөө за ингээд харуулъя. Та бүхэнд энэ талаар ярьжсэн байгаа. За товчхон дахиад дурдъя. За энэ хэсгээс бол одоо та юу гарч болно? Одоо ерөөхдөө Facebook дээр хэдэн хүн байгаа тий. Миний зорилт хэрэглэгч ямар шиг хүмүүс хэдийн. Одоо ороод харъя л да. Аудиос гэдэг хэсгээс. За одоо эндээс нэгт одоо ингээд Facebook дээр хүн эсвэл миний пэйжтэй холбогдсон хүнийг харах уу гэдэг одоо санал болгож байгаа. Энэ бол ямар нэгэн юм хийхдээ илүү нөгөө юутай хийх. Маркетингийн одоо дижитал орчинд ажиллахдаа илүү мэргэжлийн одоо арай уул суурьтай ажиллахад туслах одоо дата гэх юм уу? Датаны том дашборд гэж ойлгож болно. За энэ пэйж гэдэг пэйжийг сонголоо. Location United байна. Энийг Монгол болгоё тий. Монголия болгоод харъя. За Монголиа болохоор Улаанбаатар. Монголиа. За бараг ялгаагүй шахуу. За одоо ингээд өвчөндөө энэ пэйжтэй холбоотой датануудыг харуулж байгаа байхгүй. За одоо жишээ нь чиглэлээс хамаарат энэ пэйж чи өөрөө одоо энэ боловсролын пэйж тий. Одоо чанар нь одоо яг ийм сургалтын төв юм байна л да, сургууль тий. Тэгээд ашигын бус байгууллага одоо энэ категориос тийг сонгосон байгаа анханасаа. За тэгтээ энэ категорийн засч өгөхгүй болохгүй юм байна. За энэ категорийн хувьд бол арай өөр байх хэрэгтэй байна. Одоо жишээ нь энэ коллеж, сургууль, media, school, education company гэдэг иймэрхүү категоритой байх хэрэгтэй. Тэгээ өрсөлдөгч нөгөө ижил чиглэлийн компаниудын энэ дээр ингээд Facebook боловсруулад тусгалж өгж байгаа юм л да энэ дээр. Тэгээд хамгийн яг одоо англи хэлтэй холбоотой одоо энэ relevance score гэдгээр хамгийн топ орны ирэмбэлсэн байгаа. Одоо хэрэглэгчдийн илүү их юу энэ дээр ингээд орсон яг сонирх яг маш их хэрэглэгчд орсон байдлаар тэгээд яг онилж зөв орсон яг дагаж мөрцөн байдлаар ингээд World Education оюун English гэдэг энэ сургалтын төвүүд бол ер нь англи хэлний чиглэлээр бол ер нь топ байт юм байна гэдэг. Одоо жишээ нь би бол ингээд энэ замын их их мэдэхгүй байна л да. Тэгээд харахад бол ингээд тусалж байгаа байхгүй Facebook. Тэгэхээр та өөрийнхөө бизнесийн өрсөлдөгч болоод гайгүй явж байгаа. Ер нь ирээдүйд би хаана хүрэх юм?
пэйжний дагагчаас ч харагдаад одоо relevance оноо гоё яаж үсгэх юм ингээд магадгүй та зорилт тавиад том компаниуд брэндэд бол тэгж байгаа. Одоо би 12 дунууд манай компани тэр брендийн пэйж зогсож байгаа. Би тэдэн цагийн дараа энийг яаж хийгээд тийм төвшөнд очих олно гэх. Яг бодит үр дүн гэнээс харж болж байна. За энэ аудиенс гэдэг хэсгээс та иймэрхүү зүйлүүдийг хараад ажиллах хэрэгтэй байгаа. За эндээс бол одоо энэ бизнес менежер түрүүний орсон, ad менежер бол орж исэн. Түрүү нөгөө сурчлагын яг таабод хэд хийсэн бэ гэдэг. Тэгээ постнууд руу шууд орж болно. За иймэрхүү маягаар энэ дээрс бол нөгөө шинээр үүсгэх болно, удирдах хэсэг гэж ойлгож болно. Хоёрдугаар табыг ярьж байгаа. Эхнийх дээр хэдүүлээ план гэдэг табыг ярьсан. Одоо хоёр дахь табыг ярьж байна. Одоо measure гэдэг табыг ярих гэж байна. За measure tab дээр сануулж хэлэхэд бол одоо эндээс сурчлагынхаа репортуудаа харна. Эсвэл тест маягаар дахиад бустыг хийж болно. Тэгээ аналитик, event manager дотор болохоор одоо энэ хэсэгтээ болохоор ингээд offline events, application events гэдэг энэ pixel code гэдэг эдгээр байгаа. Эдрийг бол танд бол хэлээгүй байгаа. Яагаад тэгэхээр шаардлагагүй байгаа. Энэ вебсайттай болж ич эдгээр зүйлсийг холбогддог. За тэгэхээр товчхондоо бол энийг та мэдээд авчих хэрэгтэй. Эндээс бол чухал зүйл нь бол pixel code гэдэг байгаа. Одоо Facebook манай өөр юм аппликейшн тэрэн дээр маш олон хэрэглэгч ордог. Тэрний бүх даралт, клик, лайк дарж байгаа үзсэн видео, хэдэн секунд зарцуулснаас нь хамаарат Facebook бол маш олон датаг хөрвүүлсэн байгаа. Тэгээ pixel code гэдэг юм дээр гардаг. Тухайн пэйжин дээр unique маягаар одоо давтагдахгүй маягаар гардаг. Тэнгуү та өөрийнхөө вебсайтанда тэр кодыг автоматар аваад яг энэ зааврын дагуу мэйлээр ирдэг зааврын дагуу холбоод ерөөхдөө таны зорилт хэрэглэгч рүү веб руу чинь одоо бас хандлт хийгээд орж байгаа, пэйж рүү ч орж байгаа энэ хоёрыг холбож чинь гэж ойлгож болно товчхондоо. За тэгээд эндээс хамаарат илүү үр дүнтэй сурчлага ихт чинь тусалдаг зүйл байгаа. Ер нь яагаад над дээр дандаа тийм спонсор, тийм постууд харагдаад байна гэдэг тэр зүйлсүүд нь илүү оновчтой очиход бол pixel code гэдэг зүйлийг ашигладаг байгаа. За тэгээд вебсайтаа болоод илүү том худалдаа хийх, одоо тэрэн дээр ажиллах хүний нөөцтэй болоод ирэхээр эдгээр зүйлсүүдийг ашиглах байх. За аудиенсыг бол сая ерөөхдөө одоо энэ центр гэдэг хэсгээс хэдүүлээ харсан байгаа тийм ээ. За нэг нэрэвчлж байгаагүй. За эндээс бол төлбөр тооцоог дараач хэсгээс бол харчиж байна. За товчхондоо энэ хавьд бол иймэрхүү зүйлсүүд байгаа. Тэгээ сурчлагаа явуулахдаа бол эндээс ads manager руу орж яваад үүсгэж явчих хэвээр. За тэгээ сурчлагаа болгоно түрүүний хэлсэнчлэн миний зүгээр одоогийн сурж байгаа байдлаас хамаарахад бол одоо тухайн та пэйжин дээр 5-аас 6 өөр янзаар аудиенс одоо зорилт хэрэглэгчээ үүсгэж үзээд сурчлагаагаа хийх хэрэгтэй. Тэгээд оновчтой аудиенс одоо таргет хийгээд байгаа юугээ тохиргоогоо хадгалж авч хагаад тэрэн лугаа давтан сурчлага хийж явах нь илүү зөв байгаа сурчлагын хувьд. Тэгвэл мэдээж байнга сурчлагыг давтаад мөнгө гаргаад авах бол үүдхтэй. Контент гэдэг зүйл бол мэдээж хамгийн чухал. Хүнд өгөөжтэй юм өгж байгаа байдлаас хамаарч таны зүйл яригддаг байгаа. За давчхандаа энийг ингээд алгасъя. За ер нь энэ таб бол их аятайхан таб. За энэ дээр танд inbox гэдэг хэсэг бол ойлгосон байгаа тий. Одоо энэ бүх зүйл ингээд амар болоод байна л да. Одоо жишээ нь мессенжер ингээд хуучин ганцхан мессенжер байдаг гэсэн мал тий. Мессенжер дотроо уншсан би уншаагүй гэдгээр шууд ингээд ирэмбэлчих болно. Би хариу өгөөгүйгээр эсвэл би follow up гэдэг ингээд яг тэр сурчлаганд ингээд од дарчих бол би тэрний цагааг дараа авчиж болно. Доон буюу хариулаад ингээд яасан юмудаа одоо ингээд гаргачих болно. За тэгээд спам буюу жоохон тийм сөрөг юм бичсэн эсвэл өөр юм яасан хүмүүсийг одоо спам гэдээ ячиж болно. Одоо яагаад спамд орсон? Play marketing. За энэ нэг маркетингийн компани билээ. Тавхан бас яг уулзаад үзээд
буруу зүйл байхгүй баг. Орлуулалт өсөх боломж ямар боломж. За энэ таабан дээр дахиад нэмэгдсэн зүйл нь ийм студио гэдэг нэмэгдсэн байгаа. Энэ бол маш их таалагдж байгаа надад. Яагаад тэгэхээр энэ маань өөрөө хуучин одоо саяхан хуучин ч гэж одоо саяхан л одоо ингээл хүмүүс одоо ийм хөө програм ашигладаг гэсэн аахгүй юу? Одоо ийм програм одоо ийм органайз одоо менежмент хийдэг. Одоо би постуудаа төлөллөд орчихдаг. Тэгээ бүгднийг дахиж оруулдаг нэг ийм хөө менежментийн одоо програм олон пэйжүүд ордог бас төлбөртэй. Тэгсэн чинь одоо эдгээр бол ингээд шахагдаал апдейт хийгдэл яваад байна Facebook-с. За тэгээд энэ студио гэдэг нь яг яадаг зүйл вэ гэхээр ямар нэгэн шинээр аккаунт үүсгэх шаардлагагүй. Таны аккаунт дээр ингээд ороод ирнэ. Өдөрж байгаа пэйжүүд чинь. Энэ маань одоо нэг ясандаа нэг юм студ орчин дашборд түүний програм дээр ажиллаж байсан бол мэдэх бах яг тэрнтэй ялгаагүй. Тэгээд мэдээж дотоод байгаа байдал өсөлт бууралт үйлдэл одоо аудиенсийн одоо хэр сайн оновчтой байгаа инбокс одоо нөгөө копирайттай дуунууд аянууд одоо энэ хэсгээс ингээд татаад авах боломжтой даунлоод хийгээд эдрийг ингээд бүгднийг нэг доор оруулаад илүү ажиллахад хэлбэр болгочихж байгаа юм л да. Тэгээд ер нь бол энэ дандаад нөгөө юуны талаар за яг энэ хэсэг бол дандаа юуны хэсэг гэсэн ерөөдөө Facebook-ээр дамжуулж мөнгө олох гэж бас боломж бол байдаг. Тэрийг бол дахиад тусдаа судлах асуудлууд янз бүрийн маш хандлт өндөртэй пэйжүүд дээр видео үзүүлдэг хүмүүстэй илүү олон нийтлүүд бичдэг одоо instant article гэж ярьдаг. Эдгээрээ ингээд мөнгө олох боломжууд бол байдаг. Одоо улс улсаас хамаарал локейшнээс хамаарал хязгаартай. За тэгээ энэ бокс энэ дээр байна. За энэ бол ингээд одоо энэ контент хөгжүүлж байгаа хүмүүсүүд бол ажилтдаг тааб нь олцсон гэж ойлгож болно. Миний хувьд бол энэ дээр ажиллах илүү фокус сайтай ажиллахад хэвтэйхэн санагддаг. За эндээс ингээд энэний бол аппликейшн байгаа. Яг энэгээр нь ашиглаад үзээрэй. Ийм тааб нэгдэд орсон байлээ шүү. За одоо жишээ нь товчхон дахиад нэг анхаарах зүйлүүд яриа л да тийм 24-тэй холбоотой. За жишээ нь одоо ингээд нэр гэж байгаа пэйжэнд аккаунт гэж байгаа пэйж гэж байгаа тийм. Аккаунтны нэр яалчгүй бизнесийн байдлаас болоод ингэж өгж ийн л доо. Ууг нь бол яг юутай байх хэвээр. Тэгээд лайхан гэдэг яг ийм хаяг гарч юм уу. Гэхдээ зураг нь бас юм байж болохгүй л дээ. Яг Facebook-ийн дөрвөндөө бол. За гэхдээ энэ аккаунтын хувьд бол одоо ингээ яг компанийн зардаг яг тэр чиглэлээр ингээ бизнес аккаунт үүсгэхэд зорилт аккаунт үүсгэхэд ингээд одоо найзуудынхаа тоог нэмээд 4000 5000 хүрсэн байна. Одоо энийгээ нөгөө хөрвүүлээд пэйж болгоод дахиад буст хийхэд бол арай үр дүн гарах магадaltaй. Яагаад тэгэхээр энэ маань өөрөө стартап бизнесүүдийн хувьд бол хэцүү байхгүй. Тэгээд эндээс анхаарах зүйл бол одоо жишээ ингээд энэ пэйжгаа нөгөө шеэр хийхдээ өдөрт нөгөө одоо миний ойлгож байгаагаар бол одоо зөвхөн лимит зөвхөн би 25 групп гэж хэлж байгаа. Хүмүүс бол маш олон групп руу идэг. Тэгээд нэг групп руу та хийх хоорондоо нэг 3-аас нэг хэдэндээ 3 секунд юм паузтай хийх хэрэгтэй байгаа шүү. Тэгэхгүй бол нөгөө робот шиг ажиллах юм бол одоо ингээд клик яг ингээд шеэр гэл ингээд дараал хийгээд яаж яг ингээд явах юм бол нэг утгагүй аккаунт чинь темпер явах юм бол блоклохгүй. За тэгэхээр тиймэрхүү асуудлууд гарна. За тэгээд болж игэл аккаунт чинь өөрийн гэсэн зурагтай байх хэвээр репорт болон тийм сүрэг аккаунт одоо өртөө байж болохгүй. Нөгөө төлбөрийн өртөө. Тэгээд өөрийн хувийн яг ID гадаад пассворд иргэний үнэлэгч нь англи яг тийм нотлох баримттай байх нэршил болон одоо юу зураг нь мөргөж явах хэрэгтэй байхгүй юу? Аккаунт хаагддаг тийм тохиолдолд бол тэрийг ашигладаг. За тэгээд олон шеэр хийгээд олон хэтэрхий идэвхтэй ажиллаад нөгөө ажилтгаас өөрөөр ажиллаад эхлэхээр угаасаа Facebook-аас нөгөө юу яачин хяналтанд авчдаг. За шеэр дээр товчхон бас шеэр бүгд мэдж байгаа. Гэхдээ товчхон хэлэхэд бол энэ story гэж байгаа. Story буюу одоо
Instagram болоод энэ Facebook одоо нэг болоод нөгөө авчиж байгаа болохоор нөгөө юу story гэдэг бизнес мессенжер бас тусдаа бас хөгжүүлэлт компани юм шиг байгаа. Тэгээд гэхдээ бүгд Facebook-ийнх. Тэгээд би энэс ингээд уяатаа авах юмудаа аваад хөгжүүлээд байгаа байхгүй. Тэгээд энэ story гэдэг зүйл бол одоо сурчлагын нэг гол хэсэг болчихж байгаа. Ялчгүй. Story бол 24 цаг хадгалагдана. Үнгүү billboard гэсэн үг. Одоо хүмүүс бол хийхдээ ингээд өөрийнхөө профайлыг оруулж байгаа бол гадны яг айд сурчлагын хийдэг хүмүүс бол маш идэвхтэй тэрэн дээр яг сторидо зориулсан постууд, сторидо зориулсан хэмжээтэй форматтай зүйлсүүд оруулж хийдэг. Ерхэд намайг хийн анилаад байна гэдэг ингээд баян шалгаа харж байгаа хэрэгтэй. Яг Facebook сурчлагаар тэг намайг зүг хийж гэнэ үү? За одоо жишээ нь home shop. За тэгэхээр story гэдэг маань тийм story байнга ашиглаж таймлайн өөрийн таймлайн найзууд руу таагалж болно. Яг групп руу хийж болно. Эсвэл events руу ширж болно. Эсвэл өөрийнхөө пэйж руу хийж болно. Эсвэл энэ бол миний ашиглах дуртай зүйл. Одоо жишээ нь би одоо энэ пэйжийг зөвхөн одоо хүн заагаад энэ дээр нэмэлт бичиж болох байхгүй. Сонирхоод үзээрэй асуугаад байсан шүү. Танах одоо юу хийх гэж байгаа? Ойрын үед нэг иймэрхүү юм хэлэх гэж байгаа гэд үйлчлэгээ хийчихсэн шүү гэдэг тий. Тэгээд ингээ яг сонгосон хүн лугаа сент дараа авчиж байна. Энэ бол одоо шеэр хийх гоё арга болоод байгаа. Гэхдээ яг уншигдаг нөгөө хүн дээр яг мессенжер болгооч нь яг харан шалганд дарж үзнэ. Энэ текст хэр сонирхолтой, энэ дээр байгаа зурагт хэр сонирхолтой байдлаас хамаарат боломжийн гоё чинь нийлшил өгсөн байдлаас хамаарат. Гэхдээ одоо би ингээ сент яг ийм темпээр явах юм бол error гэдэг одоо share send гэж гардаг байсан бол error гэдэг одоо болгоцогдчихж байгаа гэсэн. Гэтэ хийтвэтэй ажиллаж одоо дүрмийг дагаагүйгээс болоод гэдэг. За тэгэхээр энэ account гэдэг бол ийм бага аккаунтаа энэ аккаунтын хувьд бол их сайн хөгжүүлж байна. Тэгээд нэлээд идэвхтэй болж харагдаж байна. Тийм хүмүүстэй ингээ холбогдоод одоо илүү хүмүүс рүү хувийн чат руу reply нэгдээ. Ингэж хариулахгүйгээр ингэж дарж хариулж байгаараа эсвэл хувийн чат руу send гэж явуулж байгаарай. Тэгээд аккаунт анхаарах зүйл одоо ингээд дугаар өчтэй тэнгуүтээ өөр газрын одоо жишээ нь чанартай суудтай холбоотой яг ижил төрлийн юм гэдэг газрын хүн энэ дугаарлан ярингуудаа юу сонирхсан юм уу манайх хэд метрик одоо тийч шүү гэдэг буулгаач юм. Би энийхээ комментэн дээр одоо их ажиллаад байдаг тийм жоохон сөрөг гівт болоод тах шиг хүмүүс. Гэтэ бол тэр бол ялчгүй хийгээд тах шиг байна. За одоо спонсорд буюу энэ сурчлагаа яагаад намайг арсан бэ гэдэг ингээ хараад байгаарай. Одоо та нар одоо цааш та байнга сурчлагаа хийх учраас яагаад гэвэл би 20-55 нас руу ингээд яагаад өөрийн чинь одоо Facebook profile болон connected интернеттэй одоо яасан байдлаас чи хамаарад харж байна гэж. Тэгээ яаж өндөө та яагаад гэдэг гэхээр одоо саний сурчлаганд яг хийсэнчлэг оронгууд одоо миний сонирхлууд ийм байна. Бизнес индастри гэдэг ийм олон бичүүд байна. Entertainment гэдэг ийм хөтөлбөр сонирхож байна. Entertainment news дээр travel гэдэг дээр нэг иймэрхүү зүйлүүд сонирхоод хобби гэдэг дээр иймэрхүү зүйлүүдийг сонирх гэж хичээж байгаа. Технологи гэхээр иймэрхүү одоо програмын өөрийнхөө та юугаар хараад үзэх. Гэх мэтлэн нөгөө төрөний бүүстийн аудиенс дотор байсан интерес гэдэг чинь одоо энэ байгаа байхгүй. Энийг нөгөө програм учраас бид нар сонирхолж харуулж байгаа. Тэгээд энэ олон зүйлийн нөгөө холбогдсон байдлаас хамаарат оноо өгөнгүүтээ бүүст нь амлаа болчих. За ингээд хувийн мэдээлэл дээр бас ингээд яасан байгаа байдал боловсрал education байдал сурчлагаагаа одоо энэ хийх үү high гэсэн topic alcohol parenting эндээс бол ингээд өөрийнхөө ерөөдөө өөрийн байгаад бусад нөгөө хэрэглэгч чинь ч ялгаагүй таны ойлгож байгаа хүн ч ялгаагүй ингээд ийм хүзүүл амьдж байгаа шүү гэдгийг ойлгож бүстэй хийж байгаарэ сурчлагаагаа. За ингээд зарим зүйлээ санаж байгаа баха. Эндээс одоо ингээд маш юм хэлбэр болсон. Хуучин бол одоо пэйж худлаж аваад
зараад идэг тийм хүмүүс зөнд байгаа шүү дээ. 16 онд үүсгэсэн байна. Тэгээд тэрнээс хойш явж байгаа юм байна. Боломжийн өөрөөр явж байгаа пэйж юм байна. Бизнес нь бизнес хүний нийс юм байна. Эндээс шууд үнэлж өгч байгаа байхгүй энэ би миний хувь. За одоо энэ дээр пэйжин дээр нэвтрэлт явж байгаа сурчлагаа байна уу гэдэг ингээ харчиж байгаа. За энэ браузер яг би нэг Adblock гэдэг одоо сонирхолж гэдэг энэ улаан тэмдэглэгээ гарч байгаа. Энэ YouTube биднэрт юм үүсгэхээр сурчлагаа гаргаад тэрийг блок хийсэн. Google Chrome дээр тэгэхээр энэ сануулга өгöd. За энэ пэйжний үед ингээд хизээний хоёр сурчлага ингээд явуулаад эхэлсэн байна. Sale гэдэг нь явуулсан байна. Нэг ийм юугаар явуулсан байна. Ийм мэдээлэлтэй явуулсан байна. Зөв бол. Ингээд харж болж байгаа. Энэ бол ингээд шилэн нөгөө данс гэж ярьдаг шиг шилэн одоо юу зүйл болж байгаа байхгүй copyright хүний контент тулгаас нөгөө хуурамч хийж өөр сэргийлэх маягтай зөндөө бол ашиг бүртээ зүйл байгаа байхгүй. За би нэг хэсэг их юм шалгаж үздэг байсан юм аа. Одоо ингээл энэ пэйжний 13 онд үүсгэсэн. Ингэж үүсгээд англитай тавихт за болио ингэнгүүт одоо ингэж чи нөгөө хайлт хүмүүсээ хайж байгаа байдлаас хамаарат өөрчилсөн байна. За их улс төрчдийн пэйжүүд бол инээдэн нарга одоо энэ дэр ингээд сурчлага одоохондоо яваагүй байна гэж харж байна. За дүүр social media чиглэлээр хийдийн компаниуд юу байна? Хоёрт. За энэ бол миний пэйж би энэ дээр энэ рекордыг тавина. Энэ бол дандаа миний сонирхдаг пэйжүүд гарч ирж байна. За энэ яадаг пэйж вэ? За нэг удаагийн ивенттэй ингэж үүсгэл гацаацсан пэйж байна шүү. За ерөөхдөө ингээд энэ шинэ зүйлээс та нар ашиглаарай. За сурчлагаа ингээд биеийн үйлчлэгчийн ч юм уу ижил төрлийн бизнес эрхэлж байгаа газрын зүйлсүүд хэр явж байгааг ашиглаарай. Харж сурчлагаа хийж байгаарай. Таны хийж байгаа сурчлага бол зүгээр тэгэл төлөвлөж гарна. Тэгээ гол нь эргээд дарагчийг өсгөх, үлдээх, илүү маркетингийн ажилтай үр дүнтэй байх тийм чиглэсэн зүйлсүүдийг хийгээрэй. Контентуудыг, арга хэмжээнүүдийг одоо ганцхан Facebook дээр буст хийгээл явцдаг зүйл бол биш. Дижитал маркетинг бол маш олон контентууд хийхээс гадна үндсэн үйл ажиллагаатайгаа барааныхаа нөөцтэйгээ уялдуулж бас ивент арга хэмжээнүүдэд зохион байгуулж ивэл ганц үр дүнтэй шүү. Мэдээж маш идэвхтэй ажиллах хэрэгтэй, маш олон контентууд орно. За энэ пэйж үсэг гэдэг. Одоо энэ таны пэйжэн дээр байнга гардаг байхад энэ хэсэг бол Facebook боловсрал гэдэг одоо танд одоо мэдээлэл байнга өгдөг зүйлсүүд. Энийгээ нэмсэн үү, тэрийгээ хийсэн үү, энэ 7 хоногийн типүүд танд өгөх мэдээлэлүүд юу вэ гэдэг ийм зүйлүүд нь харж байгаарай. За энэ пэйжнүүд би ингээд шалгав. За энэ 7 хоногт одоо 45,000 хүрээ явж байна. Post reach тэгээд энэ бол 100 лайктай байсан пэйж. Ерөөхдөө маш хурдан хариулдаг. Ингээд ерөөхдөө 100 лайктай байсан пэйжний хувьд бол боломжтой. Гэхдээ анзаарсан бол одоо энэ Facebook-ын дээр энэ reach engagement гэдэг юу зүйл асар бол юу яцсан байгаа. Өдөртдөх байгаа байд одоо хяндаг байгаа байдал өөрчлөгдсөн. Хуучин бол маш өндөр харагддаг байсан бол одоо илүү бодиттой харагдаж байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгэхээр сайн хүнд хүрэж чадчихвал сайн байна гэсэн үг. За энэ 23 цагийн өмнө орсон пост надад харагдаж байна. За эндний хүмүүс өдөр комент хийгээд за энэ хэрэглэгчийн гомдол гэдэг зүйл бол маш чухал. Энийг бол ингээ холбогдох хүмүүстэй шууд холбож явах хэрэгтэй. За гамбрус гэдэг газрын юм сурчлагын явж байна.
Тэгээд энэ төвөгтэй энэ пэйжүүд юунууд одоо ингээд invite хийгээл ягаад яг одоо энэ заавал join хийх халбгүй hide post хийж болно. За миний хувьд ингээд юмс уйд хар ингээд unfollow хийдэг. Дахиад энэтэй холбоотой мэдээлэл надад бол харагдахгүй. За энэ ингээд гамбруусын пост шин 100 цаг өглөө монголоор аялаараа эдэргээл одоо энэ 2 цагийн өмнө пост орсон байна. Энэ бол яг нийт масс руу хандлт авах гэсэн постууд байгаа байхгүй. Одоо хүмүүс яг ийм постыг их шеэрлдэг. Тэгээд одоо ингээд мэдээлэл өгсөн постууд тэгээд гамброос оруулаг нь хамаагүй энийг хардаг. А дараа гэхдээ нөгөө энэ дээр тухайн пэйжэнд хэрэглэгч болсон байдаг. Ингээд зорилт маягаар хэрэглэгчүүдэд ийм постууд оруулж одоо явуулснараа та энэ дагагчийн тоог одоо өсгөн. Дагагчийн тоо өсгөөд дараа нь та дагагч руугаа чиглэсэн бүүстүүдээ хийхэд таны нөгөө илүү үр дүнтэй болно. Улаанбаатар Монголд одоо тийм сонирхолтой гэсэн бүүсттэй харьцуулахад илүү оновчтой болох магадлалтай. Илүү дэлгүүр дээр нь хүмүүс ирэх ч юм уу. Тэгэхээр ганцхан гэхдээ яг энэ хэлсэн үгээр харж болохгүй. Маш олон контентуудыг зөв хийж удирдах хэрэгтэй. Ер нь бол хэлээд байгаа зүйл бол юу яах вэ? Контентээ зөв удирдаарай гэж би хэлээд байгаа. Контентээ зөв хийж байгаараа ууггүй ажиллаарай. За одоо ингээд энэ эднийх хоол ингээд жишээ нь би өрсөлдөгч байлаа гэхэд бүгднэлэн жирэтэн залгчих болох байхгүй. Муу зүйл хэлээхэд одоо эндээс ингээд холбоотой гоор нь эсвэл шинээр нэрмэлчих болно. 36 минутын ирсэн байна. Nика shop өөрөө дарсан байна. Баталгаажуулаа дор нэр явцсан байна. Болж байна. За тэгээд амжилт хүсье тэгээд идэвхтэй дахиад хийгээрэй. Энэ постууд яагаад намайг онлоод байна гэдгийг бас давхар судалж харж байгаарай. Өрсөлдөгчийн видео байнга харж байгаарай. За эдгээр зүйлсүүд бол хэсэгтээ бас таны